За сайн байцгаана уу? Retro NBA контент юм байна. Дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бид хоёр Chicago Bulls-ийн дараагийн сэргэн мандалтын Michael Jordan-оос хойших дараагийн сэргэн мандалтын Derrick Rose болон одоо Tom Thibodeau-ийн 90 үе гэж нэрлэдэг одоо 2008-аас 2016 оны Chicago Bulls-ийн сагсан бөмбөгийг бол ярилцахаар, дурсахаар ирсэн байна. Тэгэд Монгол хэлтгүй ер нь дэлхийн нийтээр бас Chicago Bulls-ийн фэнүүд бас маш олон, ялангуяа 90-ад онд сагс үзсэн, сагсан бөмбөг тайртай болсон. За Michael Jordan-ийн фэнүүд байдаг бах. За мэдээж одоо Идрээ ах, Төмөр ах гэдэг те. Монголд ч гэсэн одоо нэр нөлөө бүхэн хүмүүс байдаг. За тэгвэл түүнээс хойшоо одоо 30 гаруй жил болж байгаад ер нь Bulls багийн бол франчайзд сэргэн мандсан нэг хэсэгхэн л үе байсан те. Тэр нь бол мэдээж драфтын нэгээр авсан Derrick Rose болон за одоо хүртэл ажилдаа явж байгаа. Ажилдаа явж байгаа саяхан тасгалжуулагчаасаа болсон Tom Thibodeau-ийн нарын 90 үеийн Bulls-ыг бол бэлдсэн. За шууд яриагаа Derrick Rose-оос эхлүүлээд явъя гэж бодож байна те. Derrick Rose-ийн ер нь анх орж ирсэн талаар те. Ер нь таймлайнаас нэхлээ явуул. За тэгэхээр Bulls тухайн үед бол дундаж хэмжээний баг байсан. Плей-оффт заримдаа ордог, заримдаа гардаг те. Одоо миний санджаагаар бол Luol Deng, Andres Nisioni, за Kirk Hinrich те. За хэсэг бас Ben Wallace хүртэл байсан шүү дээ. Тий. Ben Gordon. За тийм Ben Gordon гэдэг одоо шилдэг 6 дахь тоглогч те. Одоогийн бади илтерхүү нэг юм тоглогч байсан шүү дээ. Тэгээд 2008 онд одоо драфтын номер 1-ийг авах 1.7% магадлалаас одоо Чикагогийн одоо Азан шаваач гэх юм уу те. Драфтын номер 1-ийг сугалснаар одоо нутгийн хүү Illinois-ийнхаа Chicago хотын Derrick Rose-ийг бол сонгох бол боломжтой болж ирсэн. Энэ бол одоо энэ багийн одоо энэ одоо 90 үеийн хамгийн гол чухал зүйл бол байсан тийм ээ. Тий. Тэгээд тэр драфтаас өмнө бас 2007 онд бас тухайн Bulls-ийн гарааны төв цаашаага ингээ хийгээ явсан. Joakim Noah-г бас сонгож ирсэн. Тий. За ингээд бол Noah, Rose за тэгээд мэдээж Deng бол аль өмнө нь ороод ирсэн байсан. Ер нь 2010-ад оных нь яг тодорхойлох 3 тоглогч бол авцсан. Эхлүүлж байгаа. За тэгээд 2009 болон 2010 онуудад бол тасгалжуулагчаар нь Winnie Delnegro байсан. За тухайн жилүүдэд бол 50% амжилттай. За плей-оффын 8 болон 7 дугаар байраар орж исэн тий. За тэгээд хүлэгн санжийн нэг 2009 оны плей-офф ихний цувралд Rose бол мэдээж орж ирээд Rookie of the Year авч байгаа. За 9 оны цувралд бол санаж байгаа бол нөгөө Boston Celtics тий амар цуврал болдог тийм. Босс Celtics ч яг одоо аварга хамгаалж байгаа үлрээ шүү дээ. Тий. Тэгээд Derrick Rose чинь тухайн эхний тоглолтод 32 оноо л авдаг санагдаж шүү. Тий нөө плей-офф дебют нь баг хамгийн өндөр оноо байсан. Маш өндөр оноо авдаг. Тэгээд тухайн үеийн одоо бас гоё шүү дээ. Ер нь Tyus Thomasтэй, Ben Gordon, Joakim Noah тий Luol Deng гэл өстой бас Kirk Hinrich бас байсан тий. Captain Kirk гэдэг. Тий Captain Kirk байсан. Тэгэхээр яг тухайн Bulls бол их аваргуудыг бол нэлээд бас сандрахсан тий. 7 тоглолтод тэгээд бараг 4 билүү 5 тоглолтод нэмэлт цаг гарсан. За Realны баазар шотоор хожиж исэн гэж. 6 тоглолтод чи 3 нэмэлт цаг гардаг. Тий. гэж санаад шүү. Тий. Өстой жинхэнэ dog fight болж исэн. За тэгээд яг хуу Boston Celtics болохоор гол нь Kevin Garnett байгаагүй. Тэгээд дээрэс нь өнгөрсөн жилээсээ жоохон хүч сулраад ороод ирсэн байсан. Яг их гурвлынх нь нэг нь байгааг болохоор тгийж үзэлцсэн байгаа шүү. За дараа жил нь болохоор бас 8 дугаар байраар гараад тухайн жилийнхаа бол нэгээр гарсан Cleveland Cavaliers тожигдсон. За мэдээж бол тэр багт LeBron байснаас гадна одоо тий 60 биш бүсэд эргүүлсэн 60 арга хоцсон баг байдаг санагдчихэ. Тэгээд дээрэс нь энэ үйлрэлч нөгөө Taj Gibson авч байгаа. Драфтаар бас одоо энэ багийн бас гол сэлгээний болон гарааны PF байсан шүү дээ. Одоо энэ багийг чинь баг удааноос ажилласан бохгүй тий. Одоо хүртэл ажилдаа явж байгаа. Домогт Taj Gibson. Тэгээд 9-10 оны нэг сонирхолтой юм хоёр үлрэл дараалал нь 41 буюу яг 50% амжилттай үлрэлээ дуусгасан байдаг тий. За тэгээд улмаар 2010 оны 100 бол айгүй их шилжилт хөдөлгөөн хийгдсэн. За чөлөө тагантаас бол Carlos Boozer-ыг авсан. Boozer бол тухайн үед бол All Star үнэлгээтэй тоглогч байлаа. За сайн шидэгч Kyle Korver-ыг авсан. Чөлөө тагантаас. За CJ Watson гэд бас одоо нөгөө ер нь бол 2010 оны сагсыг үзчихсэн хүмүүс бол мэдэх бах. Айгүй олон багт бол сэлгээний дажгүй холбогч хийгээ явж исэн залуу. За Ronnie Brewer гээ бас гоё хамгаалагч байсан тий. Kate Bogans гэд хамгаалагч байсан. За эдгээр тоглогчдыг аваад хамгийн гол нь
энэ жил Босны туслах тасгалжуулагч байсан. Doc Rivers-ийн туслахаар ажиллаж исэн. Том Thibodeau ахлах тасгалжуулагчаар ирж байгаа. Тийм тэгээд Tips бол угаасаа Америк хамгаалтыг эрхэмлэг тасгалжуулагч билээ. Тэгээд шууд энэ багийг одоо 1-2 шат ахиулж чадсан. Ялангуяа хамгаалтын хувьд энэ улирал чинь 2010-аас 11 оны улиралд бол defense rating-ээр лиг тэргүүлдэг тийм ээ. За тэгээд дээрэс нь өмнөх улирлаасаа бүр ингээд 21 очлоор илүү аваад 62-20 гээд их гуралтай Miami Heat-ийн дээр амжилтаараа бичигдчихсэн. Тухайн улирал ер нь West East-ийг улирлыг бүх багуудыг бол тэргүүлж байгаа тийм ээ. Тийм баг тэгсэн баг шүү тийм. NBA-т ордог. За улмаар бол та бүхэн бол угаасаа сайн мэдж байгаа. 2011 он гэдэг бол одоо Derrick Rose-ийн prime одоо prime гэхүү яг тесэлсэн жил гэхүү. Яг тесэлсэн жил аахгүй тий. Тэгэхээр MVP авсан. LeBron-ы бас урд дуур орж MVP авсан. За ер нь энэ MVP шагналын талаар нэрээ одоо дурсахад ямар бодолтой байдаг вэ? Тий, яг гоо ер нь нөгөө лиг тэргүүлсэн 62 хоцсон гэдэг утгаараа бол яг харахгүй Derrick Rose авах нь бол миний хувьд яг зөв байсан гэж бодож байна. Гэхдээ зүгээр яг шилдэг тоглолч нь бол мэдээж LeBron байсан тий. Тэгэхээр хэрвээ зүгээр багийн амжилт зүгээр ойрхон ганц 2 зөрүүтэй байсан бол магадгүй LeBron ч юм авчих боломжтой байсан баг. А гэхдээ тухайн үед энэ чинь Cinderella story тийм ээ. Ер нь анх одоо rookie грэн дээрээ Derrick Rose ч одоо ингээд MVP авч байгаа гэдэг утгаараа шинэ юуг бол хүмүүс хүсдэг тийм ээ. Тэгэхээр шинэ нүүр царайг. Тэгэхээр Derrick Rose бол яа харахгүй хүмүүсийн нүдэнд бол шинэ байсан. Дэмж утгаараа хүмүүсийг саналаа өгсөн. Авахч эрэхтэй бол байсан гэж. Дээрээс нь одоо үзүүлэлт өндөртэй. За хайлайтаар байлдан дагуулсан тий. Одоо ерөөсөө тухайн үеийн хүмүүс чинь бүгд л Stephen Curry-гоос өмнө бүгд л Derrick Rose-ийн фэн байлаа шүү дээ тий. Тэгээ нэмээд Rose бол 3 дахь жилдээ, ердөө 3 дахь жилдээ байхгүй. Sophomore жилдээ All-Star болол 3 дахь жилдээ MVP болсон бас. Түүхэндх цөөн тоглогчдын нэг. Тэгээ үүнээс шалтгаалаад нэг Rose-ийн дүрм гэж гарсан шүү дээ тий. За тэгээд дараа нь магадгүй бит хоёр Rose-оор бас тусад нь бичлэг хийвэл бас илүү гоё зүйлхийгээр авах. Тэгээд тэгээд мэдээж Rose MVP авсан All NBA 1-р багт нэрлэгдээд тухайн жилдээ бол нэгээр гарч байгаа. За тэгээд энэ жилийн бол гарааны тавтыг бол харах юм бол Derrick Rose, за Kate Bogans гээд хамгаалагч дээр, за Luol Deng, Carlos Boozer, Joakim Noah гээд ер нь бол маш сайн хамгаалттай мэдээж рейтингээрээ тэргүүлсэн. За тийм ч учраас бол 1-р шатнд Indiana Pacers-ыг бол хоцсон. Тухайн үеийн Pacers-д бол Paul George биш, Paul George rookie жилдээ харин Danny Granger юм болсон. Тэгээд Roy Hibbert бас залуухан. Ерөнхийдөө плей-оффт ордог байрын баг байсан. За дараа нь 20-р шатнд болохоор Atlanta Hawks. За энэ Atlanta Hawks бол Joe Johnson тий, Josh Smith, Marvin Williams, Jeff Teague гэх тий. Мэдээж Al Horford гээд бас гоё бүрэлдэхүүнтэй баг. Тий. Маш гоё бүрэлдэхүүнтэй баг тий. Тэгээ ийм туршлагатай. За тэгвэл энэ багийг бол 4-2-оор бас хоцсон. Тэгэд улмаар бол Майкл Жорданаас хойш байхгүй. 1998 оноос хойш анхудаа бүсийн финал гарч ирж байгаа тийм ээ. Тий. Тэгээ бүсийн финалд болохоор Miami Heat-тэй тоглосон. За тухайн үед Miami Heat мэдээж дөнгөж шинэхий их гурвлаа бүрдүүлчихсэн тий. За бүсийн 2-оор гарсан талбайн даван талгүй эхлүүлж ирсэн. За энэ зурлыг ер нь бол үзчихсэн нь үү? Санж гин үү? Тий, энэ яг санж. Тухайн үед ер нь бол Miami Heat-ийн хувьд бол яг аргагүй илүү баг нь бол байсан. Гэтэ эхний тоглолтыг бүүс авдаг санагдаж шүү. Тэгээд 4-0-оор дуусгадаг санагдаж байна. Тэгээд яг хоо энэ багийн хувьд бас довтгондоо жоохон дуттай юм аа. Яг Rose-оос гадна. Тий. Тэгэхээр Rose-оос гадна яг shot creator байгаагүй харин. Тэгэхээр тухайн үед Miami-гийн хамгаалт бол яг хөө Rose-ийг хумж хамгаалдаг байсан тий. Тэгэд Dwayne Wade ямар сайн хамгаалагч үлээ тий. Mario Chalmers за тэгээд нэмээд LeBron өөрөө хүртэл хамгаалт сайтай. Bulls-ын ер нь бол хожих боломж гэх юм бол тухайн үед иржсэнаар Carlos Boozer одоо Taj Gibson, Joakim Noah илүү самбарт илүүрхэж тий. Илүүрхэж хожих боломжтой гэж бол ярьжсэнийг санаж байна. За тэгээд энэ жилдээ бол бүсийн финалд 4-1-ээр хожигдоод үлрэлээ бол дуусгасан. За дараагийн үлрэл нь болохоор 2011 оны драфтаар бол Jimmy Butler-ыг яг зөв 30 дахь сонголтоор авсан. Тий. Үлрэлийг тэргүүлсэн. Маркетээс Jimmy Butler орж ирсэн ер нь бол тий. Тийм тэгээ ямар ч хүлээлтгүй байсан гэдгийг бол санах хэрэгтэй. За энэ жил болохоор ажил аюулт явагдсан. За Kate Bogans-ыг явуулаад оронд нь бол туршлагатай. Тэгээд бас
shot creator болж чаддаг Ричард Хамилтоныг бол авчирч ирсэн. Хамилтон гиснээр бол шууд гарааны тоглогч болж ирж байгаа. За энэ жил бол Булс ялгаагүй бүсэд эргүүлсэн 50-16 гэдэг амжилтыг үзүүлсэн ба дахиад л Майамигийн дээр гарсан. За гол нь Роуз бол улиралд бас жоохон гимтэл аваад яг улирлын талтан тоглосон байдаг юм билээ. Улирлын эхлэлд гимтэл аваа тий. Тэр улирлыг би бас санаад байдیں۔ Нэг нэлээ хойгоор эхэлчихсэн шүү дээ. Роуз шууд ихний тоглолтонд л нэг базар шот илүү хийж эхэлчихэв. Тий. Нэг спиннер гэдэг нэг гой цацдсан шүү дээ. За энэ жил бас ялгаагүй хамгаалтын рейтингээр 2-т. Тэгвэл Нетрик тэнгэр лиг тэргүүлсэн. Тэгэхээр өмнөх жилээс илүү үзүүлэлттэй бас илүү туршлагатай баг орж ирсэн гэж бол бодоод идэв. За тэгээд Роусс гадна Луалтинг бас All-Star болсон. Сонирхолтой дээ Луалтингийг All-Star болснээс нэг ер нь хүмүүс нэг санаад идэг ш. Нөө нэг алдарт Фликстэй юм уу гэрээгийн сандаг. Ер нь Дэнгийн талаар тэгээд Дэнг бол бас тухайд их гоё нөө 3D плеер бол байсан ш. Ер нь бол их яг хөө тэр нөгөө нэг Лекс очдог тэр юу бол карьерийн сүүл хэсэг тийм ээ. Гэхдээ яг бас нэлээд бас тогтвортой олон жилиг бол тоглосон. Ер нь бол 3 MD плеер байсан. Дээрээс нь өөрөө shot creator их байсан шүү дээ. Тэ. Одоогийн нэг хин шиг юм уу та. Андрю Вигинсийн арай нэг атлетик үшдэгтэй арай үүргийн хөлбөр юм уу тэ. Үзүүлэлтийн харуул магадгүй тэ. Тий. Дэнг чинь тэгээд ер нь буулсынхан ч өөртөө айгу туртай хайртай байсан шүү дээ. За тэгээд мэдээж нэгээр гарсан. За тэгээд Sixers-тэй тоглосон байгаа тухайн цугралт. За тэгээд энэ багийн ер нь бол хамгийн харамсалтай үйл явдал. Game 1 дээр. Тэгээд Derrick Rose яхахгүй тэр нөгөө 4-р үе. За хожих нь ойлгомжтой болсон. 12 оноогоор илүү явж хагаад 1 минут 40 секунд дээр ч илүү ACL-ээ тасалж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо нөгөө Типсийг шөмжилдэг юуд нэг штэ тэр штэ тий. Гарааны 5-2-оос суулгаагүй байгаа. Тийм суулгаагүй байгаадсан. Тэгээд яг харахгүй одоо ACL-ийн шүрмсээ таслаад Derrick Rose-ийн одоо уналтын эхлэл гэх юм уу тийм ээ. Энэ бол болж байгаа. Prime үеийг нь бол ингээд гимтлэр хойшлуулаа ичиж байгаа байхгүй тий. За улмаар тэр цувралд бол Rose-гүй учраас бол 4-2-оор хожигдсон. За тэр Sixers-ийн бүрэлдэхүүнийг одоо миний бодлоор санахад Жрүү Холидэй бол байсан. Тэгэд Андре Игудала багийн лидерээр тоглож ирсэн. За Тедүс Янг тий өөр чин төв дээр нь хэн байдаг вэла? Spencer House тэр бас байдаг байсан баг. Evan Turner байдаг байсан билүү? Үгүй лүү. Evan Turner байгаа. Evan Turner-ыг чи 2-оор авч ирсэн шүү дээ. 17. Тэгээ нэг ийм залуу багт бол хожигдоод ер нь хүлээлттэйсэн жил гэхгүй 2012 онд. Ер нь 12 он ч юм бол 11-ээс илүү хүлээлттэй жил байсан. Ялангуяа илүү нөгөө баг илүү нөгөө chemistry-гийн хувьд илүү их болоод ер нь одоо Miami Heat-ийн гурлыг хожих хэвээр ер нь хожих ганц боломжтой баг гэж ер нь л яригдчихсэн үе шүү дээ. Тийм. Дээрэс нь Rose-ийн байрлал дээр бол сул ахгүй тий. Тий. Яг зөв. За улмаар бол 12-оос 13 онд бол Rose-гүй бүтэн үйлрэлийг тоглохоор болж байгаа. Уусаа Rose эргэн ирэх боломжтой байсан ч ер нь л Булс яахыг үсээгөө. За энэ жил болохоор буцаагаад холбогчгүй болцсон учраас Kirk Hinrich-ийг буцаагаад авчирсан. Марко Беллиниле гээд гоё одоо Итали шидэгчтэй хидэгчийг авчирж байгаа. Net Robinson бас нэг жил тоглосон гэдэг шүү дээ. За харин оронд нь бол Kyle Korver-ыг явуулсан. Kyle Korver бол Булс тогтоо бол тийм амар өндөр хэмжээний нөлөөтэй бол байгаагүй. Тий, байгаагүй. Atlanta Hawks-т л ирж иж ер нь бол гарааны тоглогч болсон. Эндгээр жилүүдэд бол угаасаа Tips Korver-ыг гараанд гаргадаг байсан. Тий. Тэгээд Rose Gimps-нэр яг Jimmy Butler-ыг боломж гарч ирсэн тийм. Дараагийн одоо одно гэж ер нь бол яригдчихсэн үе шүү дээ. Тий. Тэгэд 12-оос 13 оны үлрэлт бол 45-37 гэсэн амжилттайгаар бүсийнхаа 5 дугаар байраар сайн утсан байгааз. Rose-гүй хийж. Тий, Rose-гүй. Тэгснээ гараанд нь болохоор ингээд Хайнрик, Бүүсер, Дэнг гэдэг. За энэ жилээс чи эхэлж бол Жаким Ново одоо шилдэг хамгаалагч, шилдэг All-Star болж эхэлж байгаа. All-Star болоод MVP-гийн санал асуулгууд 4-т ордог санагдаж шүү. Тий. Тэр нь 14 онд. Тэр чинь 14 онд л. 14 онд. Энэ жил болохоор зүгээр хамгаалтын багт нэрлэгдсэн. Дэнг Ново хоёулаа. За улмаар бол 1-р шатанд бол 1-р шатаа давсан бүр хамгийн гайхалтай. 4-3-оор хоцсон. Энэ баг ерөөсөө ингээ хамгаалтаараа л яваад байхгүй. Defensive rating-ийн 6-аад net rating-ийн 14-т. Тэгээд тухайн үеийн Nets болохоор хэн байсан? Deron Williams, за тий, Joe Johnson. За өөр чин хин юм байла да. Brook Lopez тий.
нөгөө нэг айхтар солилцоо хийгээс өмнөх жил гэх юм уу та. Тэгээд тим одооттай бүрэлдэхүүнийг бол 4-3-аар хожоод бол 2 дугаар шатанд гарсан. 2 дугаар шатанд болохоор дахиад л нөгөө хийттэй бол 4-1-ээр хожигдсан. За энэ бүрэлдэхүүн бол угаасаа мэдээж барахаар. Тий, угаасаа ойлгомжтойсэн те Дерек Роуз байгаагүй. Харин гялалцсан үнгийн үл Жими Батлер энэ яг плей-офф гарааны тоглогч болж эхэлсэн. Одоо нэг Леброныг хамгаалж энэ залууч нь танигдсан шүү дээ тий. SG-ийн байрал дээр Леброныг ч хамгаалал, Вейдийг ч хамгаалал. За тэгээд энэ үлрэл бол 2 дугаар шатнд гараад дуусч байгаа. Тэгээд Tips бас нэлээд сайн шилдэг тасгалжуулагчийн шагналд өршөлдсөн санагдаж байна. Grit and Grind Bulls гэж юу нь бол тухайн багийг юу нь хэлжсэн яг тухайн жилиг бол тий. Тэгээд энэ хоёр талд нэг юм адилхан тий Bulls Memphis хоёр. Тий. За 13-аас 14 үлрэлт бол Derrick Rose үлрэлийг бол эхлүүлсэн. За Rose харамсалтай нь 10хан тоглолтод оролцоод бол дахиад Meniscus гэсэн энэ үед. За тэгээд Денгийг бол энэ үлрэлт бол сольсон байгаа. 23 тоглолт тоглуулад Cleveland Cavaliers бол сольсон. За тэгээд Марко Беллинелли, Nate Robinson хоёр бол 1 жилээр ирээд явчихж байгаа. За оронд нь болохоор Mike Dunleavy гэдэг одоо гарааны шидэгч хэсэг бас хийснийг санах байна. Одоо л Warriors-ыг самраад байгаа болохоос. Тэгээд бас хэсэг NBA бас сэлгээний холбогчдыг бас тодорхойлж авчихсан. DJ Augustine бас ирсэн байдаг. За Tony Snell бас драфтлагдчихсэн энэ багийн. Tony Snell чинь бас айгүй хүлээлттэй байсан тухайн үед. Домогт Tony Snell аа. Тий. Статгүй залуу. Денгийг явуулснаас Snell бас итгэсэн байж магадгүй лээ. За энэ жил бол өмнөх жилээсээ илүү амжилттай 48-34 гээд бүсийн 4-өөр гарч байгаа. Хамгаалтын рейтингээр 2-т. За net рейтингээр 13-т. За энэ үлрэлийн Chokino бол бас хэр баргийн төвүүд байхааргүй гоё амжилттай үлрэлийн хүмүүс. Defensive Player of the Year авдаг. MVP-ийн саналаас бол 4-т ордог тийм. Тэгээ мэдээж All Star. За тэгээд All NBA 1-р багийн төв. Үнэхээр бас Chokino-гийн жил бол байсан. Харин тийм. Одоо жишээлбэл ингээд Dwight Howard-аас өндөр үнэлэгдэж ирчихсэн жил واخхой тийм. Dwight Howard, DeMarcus Cousins одоо юу гэдэг тухайн үеийн төвд Marcus All, Tyson Chandler гэл тийм. За энэ жил Jimmy Butler бол гарааны тоглогч бүтэн үлрэл болоод тэгээд defensive 2 дугаар багт бас нэрлэгдсэн. Одоо яг нэг Paul George, Jimmy хоёр чинь бас нэг ойролцоо яг ингэж гарч ирсэн шүү дээ. За тэгээд харамсалтай нь бол 1-р шатанд Wizards одоо талбай даваа талтай ч гэсэн 4-1-ээр хожигдсон. Тухайн жилийн Wizards бол ойлгомжтой нөгөө John Wall, Bradley Beal байсан тийм. Нинэ, Marcin Gortat тийм. Үнэхээр бас гоё байсан. Тийм, Trevor Ariza дээрсэн шүү дээ. Тэгэд яалтчгүй нэг супер одоо ялгаагаар John Wall, Bradley Beal хоёр ч хоёулаа ер нь All-Star болсон. Ер нь амар тэр ер нь зогсоод чүүлсэн да тухайн үед бол. Яалч нөгөө төвийн хамгаалт цайтай ч гэсэн урт шумын хамгаалт үнэхээр бараагүй л дээ. Тэгэд Kirk Hinrich, Mike Dunleavy, Boozer, Butler, Noah гэсэн гарааны тавт энэ жил бол тоглосон. За 14-өөс 15 оны үлрэлт бол Derrick Rose бол ямар ч гэсэн гимтлээ идгээд ирж байгаа. 14 онд бол санахаар нэг FIBA-д бол Rose бол тоглосон. Бас дажгүй тоглоод яваад алт авчаад ирсэн. За энэ жил бол нэлээд том солилцоог биш өөрчлөлтийг хийсэн. Pau Gasol-ыг бол ерөнхийдөө Carlos Boozer-ээр сайн трейд хийгээд авцсан. За ингэснээр бол нэмээд Aaron Brooks, Nikola Mirotic гээд Mirotic-ыг бол санаж байгаа бах тий. Нэг Bobby Portis цохиулсан болохоос бас ирээдүйтэй гэгдэж ирж илаа. За Doug McDermott гээд одоо хүртэл NBA-д ажилтаа байгаа залууг бол драфтлж илаа. За энэ жил ерөнхийдөө бол нэг Miami ч задарчиж байгаа тий. Тэгээд LeBron Cleveland-д баг бүрдүүлээд East бол ерөнхийдөө бас жоохон тий сулар байрын баг гарч ирсэн. За энэ жил болохоор Pau Gasol ерөнхийдөө бол карьерээс сэргээсэн жил гэж хэлж болно. Derrick Rose биш. Pau Gasol All-Star-ын гараан сонгогдсон. All NBA 2 дугаар багт нэрлэгдсэн. Jimmy Butler бас All-Star анх удаага болж байгаа. Дээрэс нь MIP-г авсан. Тэгээд илүү нэг Rose гэхээс илүү Pau Gasol, Jimmy нар баг болж эхэлсэн. Тэгээд Rose яг 51 тоглолтод ороод 17 оноо бол дунджилсан байдаг. За тэгээд сүүлийн он жилүүд нь болохоор миний харж байгаагаар defensive rating, offensive rating хоёр нь зэрэгцэж ирсэн. Өмнө нь бол ер нь Bulls-ыг бас хэлсэн шүү дээ. Ерөөсө товтлогоон дээр болж өгдөг, хамгаалтаараа сайн байгаад байдаг. Net rating бас ихний 10 дотор. За энэ багийн ер нь тоглолтуудыг үзчихснийг ер нь санаж гинөө. Саналгүй яг хоо энэ дээр нөгөө
плей-оффын нөгөө нэг тоглолт одоо мэдээж Cavs-тай тарж байгаа шүү дээ. Тэн дээр бол одоо Derrick Rose 3 тоглолтод гайхамшигтай базар шот хийж хожиж байгаа тий. Тэгээд дараад нь яг бол LeBron зөрүүлээд базар хийгээд тий 2-2 болгодог тий. Ингээд бас маш гоё өгөө аваатай гоё цуврал бол байдаг тий. Тэгээд яг хуу Power-сээр илүү довтлогоо нь илүү уяатан олон талд бол болж ирж байгаа юм л да. Тэгээд Jimmy Butler өөрөө өсөж байгаа байхгүй тий. All-Star болж байгаа байхгүй. Тэгэхээр яг харахгүй довтлогоо нь бол илүү сайжирч байгаа. Тэгээ гол нь энэ жил нөө нэг Joakim Noah-гийн гимтлээс хамгаалаад ер нь бол тоглолт нь уцсан. Noah-гийн ер нь бол уруудсан жилүүд ингээд Bulls яг нэг жил ингээл гоё цойлоод ингээд тоглогчд унаад байдаг юм шиг байгаа. Тэгээ Noah бол жоохон таараа байсан. Бараг плей-оффт миний санахаар бараг тоглоагүй ч үлээ тий. Тэгэд Rose бол гэхдээ плей-оффт сайн тоглосон билээ. Үлрэлээсээ бол илүү тоглоод яг багийн онооны 2 дахь лидер болсон явж исэн. Нэгдүгээр шатнд бол Bucks-ыг өдсөн. Тэр үед бол нөгөө Bucks ч Brandon Jennings те Giannis залуу Giannis одоо бараг rookie шахвал Giannis Chris Middleton гээд тоглогчд бол байсан. Jared Bayless эдэргээ те. Миний санаж байгаагаар. За тэгээд ийм мөрхүү байдлаар бол 15 онд бол бас 2 дугаар шатнд бол усууж байгаа. Энэ багийг чи боддөг уу? Магадгүй Cavs-ыг ялаа гараад ирсэн бол NBA-ийн финалд шалгарах байсан болов уу? Ер нь магадгүй шүү. Тэгээд тэр LeBron-ы тэр завжнаас хийдэг 4 тоглолтын шийдэлд ороогүйсэн бол магадгүй Cavs-ыг 3-1 болно шүү дээ. 3-1 болгоод тий бүх одоо моментум эргэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй ер нь бол их магадлал өндөртэй байсан болов уу гэж бодож шүү дээ. Ялангуяа нөгөө нэг Atlanta Hawks байгаа шүү дээ. 60 очдөг. Будн улцрын. Тэгэхдээ энэ Hawks-ийн эсрэг бол яг супер одууд бол ер нь бол даваа залчих байсан гэж би бол бодоод байдیں۔ Тэгээ магадгүй Bulls Warriors гэсэн финалыг үзэх байсан юм бэл тэ. Магадгүй тий. За тэгэд 15 оны 100 бол Tips өөрийнхөө ажлыг хүлээлгэж өгсөн. За ингэснээр бол нэг хамгаалт суурьтай бол Bulls-ийн 90 үед дуусч байгаа. Тэгээд 16 онд бол баг бол амжилт бол гаргаж чадаагүй. Плей-оффт орч чадаагүй 40-42 гэсэн амжилттай. За Jimmy л All-Star болсноос бусдаар бол тий Rose одоо орж ирснээс хойш анх удаа плей-офф хүндэж байгаа. Энэ үйл болохгүй тий. Тийм байна. Bulls юу тий. 8 жилдний 7-д нь плей-оффт орсон. Яг одоо сүүлийн жилд нь одоо ингээд плей-оффоос гарч байгаа тийм ээ. За улмаар бол 16 онд тэгээд хин явж байгаа. Зун нь бол Derrick Rose-ыг бол New York Knicks руу бол солилцоогоор явуулсан байдаг. За бас Joakim Noah бас гэрээнд дуусаад бас явсан тий. Тий, Knicks руу бас явсан шүү дээ. Knicks руу явсан. За тэрний дараа жил нь бол Butler Gasol хоёр явчихж байгаа хаа. Тий. Gasol ч баг 16 онд явсан. Gasol ч тэр жил 16 онд яваад 17 онд чинь Butler ч ганцаараа нэг жил тоглоод тэгээ явж байгаа. Тий. Тэр нэг сонирн бүрэлдэхүүн болдсон шүү дээ. Wade, Rondo өдөртэй тий. Тэгж яваад дуусдаг. За тэгээд ийм авраг авч чадаагүй ч гэсэн бас хэсэг бас NBA-ийн ингээд фэнүүдийг бас хуйлруулж исэн тий. Хамгаалтаараа бас гайхагдчихсан. Derrick Rose болон Jimmy Butler, за Joakim Noah, Luol Deng нарын Chicago Bulls-ийн 90 үеийг бол бит хоёр бол өнөөдөр ярьлаа. Тэгээд өөр хүлэгний маань хөвд марцсан сансан одоо юу гэдэг бас дөрвмөр юм байна байхгүй. Тэгээд Michael Jordan-оос хойш одоо Chicago Bulls ийм одоо бас нэг хэсэг одоо бас ингээ фэнүүдийг хуйлруулаа, шинэ фэнүүдийг татаа тий явж ирсэн бол яг харахгүй одоо Derrick Rose одоо Illinois одоо мөчийн тий нутгийн хүү гарч ирээд ингээд Tips ирээд ингээд багийг маш гоё баг болгоо явж ирсэн. Гэхдээ харамсалтай нь одоо нөгөө талд нь LeBron James тий одоо тухайд дорндыг бол эзэрхийлдэг байсан үе тий яг харахгүй байсан үе шүү дээ тий яг харахгүй одоо нөгөө нэг шилдэг тоглогчийн 90 үед одоо ингээд байчлаа л та тий харамсалтай 12 онд нэрээ Rose гимтээгүй дахиад бүсийн финалт ч юм уу 2 дугаар шатнд за бүсийн финалт ер нь дарна шүү дээ 1-2 гэхэд тэгж тулсан бол ямар цуврал гарах байсан бэ? Тэгвэл өстой гой цуврал гарах байсан. Ер нь яг би тэ хит хожихол байсан байх. Гэхдээ зүгээр магадгүй аваад залчих ч юм уу эсвэл бүр 7 тоглолт гарчих ч юм уу те. 4-1 бол биш байх байсан. 4-1 бол биш байсан байх. Ер нь бол гол нь энэ жил чинь нөгөө нэг Rose-с гадна Butler тэгээ Noah өдр чинь бүр ингээ сайжраад Deng гэдэр чинь те All-Star болоод ороод ирж байгаа. Тэгэхээр бас гоё л цуврал үзэх байсан болов уу гэж бодож байна. За тэгээд бид хоёрын ретро NBA контенттэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид манай ретро station сувгийг бас subscribe хийгээрэй, лайк, шеэрээ өгөөрэй. Тэгээд цаашийн контентууд маань бол ороод явнаа. Тэгээд өөр ямар нэгэн багийн эрүүгийн талаар бас яриулмаар тий сонирхолтой гэж бодсон
зүйлсүүдээ коммент хэсэгт бол үлдээгээрэй. Бид хоёр чадах ятгаараа дараа нь хийх болно. Тэгээд peace out. За